За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кансад 2023 тэмцээнд үндэсний батлан амлахын их сургуулийн 10-р багийн цогц төрлийн өрчсөн загварын танилцуулга хийж байна. За манай баг нь үндсэн 5 гишүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд удирдагч багшаар Бямж жаргал болон инх цэцэг нар, багийн ахлагчаар Баян Намсрай, Буян Нүх Бат төгс нар нь багийн бусад гишүүдээр ажиллаж байна. За манай баг нь электроникийн инженер, системийн аюулгүй байдал, цэргийн инженер зэрэг хөтөлбөрөөр суралцж буй оюутнуудаас бүрдсэн бөгөөд энэ оны тэмцээнд оролцохоор бэлдэж байна. За манай баг нь төвшүүл тэмцээний гүйцэтгэх даалгаварт уялдуулан тодорхойлсон буцагчийн үндсэн бүтэц ажиллах зарчим, төсөөлөл санал зэргийг хийхээр зорж байгаа. Байршил зүгээ нарийн тодорхойлж бартаад замыг саадгүй туулан даалгавраа гүйцэтгэх ровер зохион бүтээж мөн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа. Системийн инженерчлэлийн аргаар буцагчийн гүйцэтгэх даалгаврыг шинжилэн ерөнхий бүтцийг тодорхойлох. Роверийн электрон системд удирдлагын системийн аргуудыг турших, үүнд PID, Fazlog гэх зэрэг орж байгаа. Буцагч ролтын механикийн болон электрон системийн E-танк хэрэгслийг сонгож байгаа. Мөн 3D загвараар угсарч урьдчилсан загварыг гаргана. За энэхүү роверт цаанаас өгдөж байгаа тодорхой шаардлага байгаа бөгөөд тэр тодорхой шаардлагад хүрэхийн тулд бид нар заасан шаардлагыг хангаж газар дах систем буюу буцагчид тохирох шүхүр бэлдэх, шүхрийг орхих систем зохиох, мөн зөв чиг байршлаа зөв тодорхойлох, байршлаа ашиглан өгсөн байршилд хүрнэ. За манай багийн буцагч нь үндсэн 2 системтэйгээр ажиллана. Бид нэр судалж үзээд нодон жилийнхэн туршлага дээр тулгуурлан энэ жил даалгавар гүйцэтгэх системийг тусад нь авч үзэж байгаа. За үндсэн системд электрон удирдлага, явах анги, тижээлийн хэсэг, байршил тогтоох хэсэг, зүг чиг тогтоогч буюу компас орж байгаа бол даалгавар гүйцэтгэх систем, тээвэрлэгч савнаас салах, шүхүр ачаалах, газарт шүхрийг орхих, явах анги, тэнцвэржүүлэгч зэрэг батж байгаамаа. За электрон удирдлагаар тээвэрлэлтэд салах хэсэг, мөн шүхүр орхих систем, тэнцвэржүүлэгч зэргийг удирдах бөгөөд шүхүр орхих систем ажилласны дараагаар үндсэн даалгавар биелүүлэх команд ажиллана. Буцагчийн эд ангиудыг бид нар одоогоор эдгээр төхөөрөмжүүдээр тодорхойлсон бөгөөд үүнд Arduino, мотор удирдлага, мотор, дугуй, хүчтэй бууруулагч, батарей, GPS, шүхүр, тэгээ шүхрээ салах механизмыг серво мотороор шийдэх төлөвлөгөөтэй байгаа. За энэхүү буцагчийн 3D загварыг гаргаж өгсөн байгаа. Үүнд бид нар үндсэн хавтангаа механик металлаар хийх ёстой бөгөөд энэ нь бат бөх байдаг. Мөн дугуйгаан гадуур нь эрзэнээр хийж өгөх ба энэ нь дугуй хагарах дотоод бүтцэд өөрчлөлт орохгүй байдаг гэж шийдсэн. Энэ 3D ажлын зураг явуулж байгаа бидний үйл явцын зураг харагдаж байна. За тэгээд буцагч төрлийг бүтээхэд бид нэр тодорхой сэлбэгийн орох ба үүний тооцоо гаргаж өгсөн байгаа. Нийтдээ 678 мянган төгрөг орно гэж тооцоолсон байна. За олон улсын болон дотоодын тэмцээнүүдийн даалгаврыг үзээд туршлага сургамжийг судалсан 10 багийн үндсэн бүтэц болон даалгавар гүйцэтгэх системийг урьдчилсан загварыг тодорхойлсон буцагчийн ерөнхий бүтэц, 3D загвар, бүтээх зардал, ажиллах төлөвлөгөө зэргийг тодорхойлж өгсөн. Мөн манай баг нь хэвлэмэл хавтангаа олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэхээр зорж ажиллаж байгаамаа. За энэхүү тэмцээнд оролцож буй бусад найзуудтай амжилт хүсье.